За эрхэн хүндэд наадамчаад эрхэн хүндэд үзэгчтэй. За энхүү ханхихё хорд улс аймгийн зүүн өмсөн хурдан мордын уралдааны за адраг нас сая одоо барианд орсон. За одоо үзэгч болон та бүхэнд энэхүү цаг мөчтөрөөс хурдан шандаст эрийн хямар одоо соёлын насны мордын уралдааны гарааны алтан шар зурхаарыг хөдөлж байгаа туран мөчийг үзэгч болон та бүхэн харж байна. За энэ төр хурдан соёлын насны мордын уралдаанд за нийт 41 соёлын алтан төр төртгүүлсэн байна. За сэрүү хэмжилтээр одоо нэг соёлын ансагтаад 40 одоо соёл нь мордож байгаа юм байна. За улс аймгийн өндөр хангаалсан Морисберд уучлалын хамт олон энэ жил одоо хурдан морийнхоо газрыг одоо шинэ газар зохион байгуулж байгаа. За сая азраг уруулахад үнэхээр сайхан газар зөөлн алстаа өгсчдөг. За ийм өрөг ууж сайхантай газар юм аа. Чулуу молуу байхгүй. За одоо энэ тхүү цаг мөчтөр одоо хурдан шандас соёлын одоо гарааны алтан шар зурхаараа хөдөлж байгаа юм байна. За нийтрийн хурдан соёлын наснд одоо аймаг бүсийн чанартай наадамд олон яригч төрүүлсэн хурдан сайхан том ихүүд мордож байгаа юм байна. За энэ Хөвсгөл аймгийн ар булаг сумын аймгийн ядарт яаж Бат сайхны өвчтөн марлын үеж хурлуулсан тэрвэштэй Хөвсгөл аймгийн ар булаг сумын тэрвэшин дэлгэр далайгийн хурдан хөрөөрөө энэ тэг 70 дугаартай хөрөөрөө мордож байгаа юм байна. За аймаг бүсийн наадамд одоо Хөвсгөлийн бүсийн наадамд 3 удаа хариг сүрүүлээ. Сая Завхан аймгийн Нөмөр сум Завхан аймгийн бүсийн уралдаанд одоо амуу хүзэнд хурдж чадсан. Бат сайхны өвчтөн марлын хурдан хөрөөрөө мордож байгаа харагдаж байна. За тэр тэг 14 дугаарт энэ бороо энэ авдрын энэ хөрөөр энэ давхар отон дамгтай энэ хөрөөрөө бол одоо энэ сая одоо $1000 одоо дааг төрүүлгсэн. Завхан аймгийн Төв аймгийн заамар сумын Монгол Улсын ядарт байж Төмөн үлзгийн унан дамгтай энэ давхар отон дамгтай. За Баянгар аймгийн Шаргалж сумын аймгийн ядарт байж их баярын бим нэмийн хурдан ухаавраа мордож байгаа харагдаж байна. За энэ тэг 39 дугаартай энэ улс аймгийн өндөр хангаалсан сумын сүмийн ядарт байж Баян далайгийн Цэцэн Баатрын хурдан шарг үрээ. За сүмийнхаа наадам 4 ягц өрөө юм байна шүү. За энэ тэр тэг 74 дугаартай энэ Монгол Улсын татамонд байж Ононгон тамгатай. За энэ дээр нь Монгол өчгөр одоо дэлхий одоо дэ тамгатай галтай энэ Монгол өчгөр тамгатай хэр байх шүү. За энэ одоо Хөвсгөл улс аймгийн өндөр хангаалсан Батцөхийн бимэд орж ганц зүргийн хурдан хэрүүр байна. За энэ сая завхны бүсэд удаас өнгөн дурлал зарлал байсан хэрүүр байх шүү байна. За энэ Дормон тамгатай энэ тэг 2 дугаартай ягаан бор халзан үрийг харуулаарай. Бор үрийг харуулаарай. Энэ одоо улс аймгийн өндөр хангаалсан аймгийн ядарт байж ган дэлгэрийн унгаа дуу. За Жаргал сайхны Даваабатын үеж хурлуулж байгаа Содон даржаагийн сайн буянгийн хурдан бор халзан үр байна. Энэ өндөр хангаалсан одоо сунгаанаадас хурдан байгаад байгаа юм бор үрээ байна. За тэг 2 дугаартай мордож байгаа юм байна. За цааны тэг 11 дугаартай энэ одоо улс аймгийн өндөр хангаалсан Болдбаатрын хурдан хөрөөр байна. Чи хэний Болдбаатар үлээ? Дандин Балжирын Болдбаатрын хурдан бор халзан. Дандин очрын бор халзан хөрөөрээ 11 дугаартай мордсон. За тэн цааны байна 96 дугаартай 99 дугаартай хөгдийнхэн малгаас далдаа дугаардж байна. Энэ улс аймгийн өндөр хангаалсан Бимбагийн баасанд орж хээр үрээ юм байна. За цаана одоо төр хажуугаар манай жолооч 60 дугаартай байна да. 66 дугаартай Сартай өнгөн тамгатай 60 дугаартай улс аймгийн өндөр хангаалсан Алтан гэрлийн Батбаатрын хурдан хөрөөрөө мордож байгаа юм байна. За энэ өнөөдрийн өндөр хангаалсан төрлийн нутаг хангихийн хурд зүүн бүс хурд мордтой уралдаанда за бүр хэр үргээ цаял дүүргээ мордуулж байгаа харагдаж байна. За энэ тэг 51 дугаартай энэ хөрөөрөө харуулаарай. За энэ тэг 51 дугаартай хөрөөрөө ч одоо халзангийн бимбэд орж хурдан хөрөөрөө байна. Өндөр хангаалсан сүмийн ядарт байж халзангийн бимбэд орж хурдан хөрөөрөө. За ийхүү улс аймгийн өндөр хангаалсан Домог цайвар халтар Морисберд уучлалын хамт олон заамын өндөр хангаалсан таван баг албан байгууллагууд загсдрын тамгийн газраас зохион байгуулж буй улс аймгийн зүүн бүсийн хурдан мордын уралдааны одоо Гэмэртанаас болох соёл нь одоо гарааны зурхаарыг хөдөлж байгаа. За нийтдээ 41 үрээ бүртгүүлсэн. Нэг үрээ хэмж сэрүү хэмжтэр хацтаад 40 үрээ мордож байгаа юм байна. За одоо хөрөмж рүү төхөж байгаа. За тэр шар тэжнүүдийн халтар үрийг харуулаа. Энэ одоо Монгол Улсын улс аймгийн тэс сумын Монгол Улсын ядарт байж Жинэргийн нэгж жаргалын ундган улс аймгийн тэс сумын аймгийн ядарт байж дэндүү хурдан замын дэндүү хурдан булаг халтар үрээ байна. За өнгөрсөн жил одоо
Өдгий сум зохион байгуулсан баруун бүсийн хурдан морд сонгол багнасан сонгол дундаас нь дайрагдж байсан. За Завхан аймгийн хоёр бүсдээ амун хүчин дурдсан юм өрөө байна. За энэ тэг 39 дугаартай шаргуур бол одоо энэ Овс аймгийн өндөр ангасан минь сумын ялдарт байж Баян далайгийн Цэцэн баатарын шаргуур байна. За энэ давхар хотын тамгатай одоо 1000 долларт одоо саяхан одоо дааг 4 мянга төрлөөсөн Монгол улсын ялдарт байж Төмөлзгийн тамгатай энэ хүрээрээ мордож байгаагч байна. Баян хонгор аймгийн шаргуулж утсан юм. Ихвэрийн бэмгэн хурдан хүрээрээ мордож байгаа харагдаж байна. Тухай хүрээрээ. За түүний цаана юм тэр тэг 95 дугаартай. Дөрөв бас сайхан өнгөтэй бас уян айрдч магадгүй одоо морц өрөө байна да сайхан уяатай юм байна. За энэ Овс аймгийн өндөр ангасан энэ Дамдан балжирын Нэмсамбигийн хурдан бугуун өрөө байна. За Аранга аймгийн Хотон цумын Монгол улсын ялдарт туяа сугрын явнаг энэ хурдан хээр өрөө мордож байгаа харагдаж байна. За төгөөрөмжөр огт 1 км үлдсэн байна. За энэ хоёр хүрээ танилцуулдаг. За тэр дундын бат шар шижлэнтэй хурдан дунд тамгатай хүрээгийг харуулаарай. За энэ одоо Хүсгэл аймгийн арга боловс сумын аймгийн ялдарт байж Бат сайхны Мичтэй марлын одоо хурдан хүрээ байна. Хүсгэл аймгийн арга боловс сумын Дэлгэр далайгийн нэр дээр мордож байгаа харагдаж байна. За шүдэл нь одоо хүслийн бүсэдтэй харагдж байсан баг шүү хүрээ. За өнгөн одоо цайварлаад мордож байгаа харагдаж байна. Бас эвтэйхэн байгаа юм өрөө байна. За энэ тэг 51 дугаартай хүрээр байна. Энэ тэг 51 дугаартай хүрээр бол одоо энэ халдсангийн бэмбэд орчин хурдан өндөр ангаас сумын ялдарт халдсангийн бэмбэд орчин хурдан хүрээрээ мордож байгаа харагдаж байна. За төр төгтөө байж арай л болоог байна да. За нарийн өрөөнд сайхан танилцуулдаг юм. За энэ 8 дугаартын доо Овс аймгийн өндөр ангаас сумын ялдарт байж халдсангийн бэмбэд орчин хурдан хүрээрээ байна. 4 дугаартаа энэ Овс аймгийн өндөр ангаас сумын ялдарт байж Аран сайхны Даваатын хурдан хүрээрээ байна. Яа тийм хүүхдүүд ч удаа. За манай машин жоохон гадарвараад хүүхдүүд онцсон. За хүүхдэн зүгээр болчих байх шиг. За цаашаа хараад тэр хүрээрээ харуулаарай. За төхөөрөмж орох төвч жоохон тогтоохгүй явахгүй л одоо манай морд жоохон арай ширүүх яваад байна. За энэ Хүсгэлийн арга булаг аймгийн ялдарт байж Бат сайхны Мичтэй магийн хурдан хоёр хүрээрээ мордож байгаа харагдаж байна. За тэр улаан хүрээрээ одоо энэ шар чэвжнүүдийн хүрээр бол одоо өнгөрсөн жил Овс аймгийн Өдгий сум зохион байгуулсан аймгийн баруун бүсийн хурдан мордод сонгол дундаас нь мордод 7-8-ийн мөрөнд 7-8-аар орж ирсэн байх шүү. За өнгөрт тэгээ Хөвсгөлийн бүсэд дайрагдж байсан юм өрөө байна. За энэ хүрээ халзуу өрөөний хүүхдээ унтсан. За урагчлаараа манай жолооч. За урагчлаад уртлын өрөөний дагаа явчих. За тийм Монгол улсын хотон бандаа яач Намдаржаангийн унгийн тамгатай Овс аймгийн өндөр ангаас ганц зөргийн урдан хэрээрээ мордож байгаа гэж байна. За завхны хасдын бүсэд өнгөнд оролдож байгаадас нөгөө 8-аар орсон гэсэн байх шүү хэрүүрээ. За Төмөлзгийн унгийн тамгатай Баян хонгор аймгийн шаргалж утсан юм. Ихвэрийн бимнээ ухаан хүрээрээ мордож байгаа гэж байна. За энэ тэг 98 дугаартай энэ бор өрөөг харуулаарай. За энэ одоо Овс аймгийн өндөр ангаас сумын ялдарт байж Базар гिचгийн цэгмэдийн бор халзан өрөөг бүртгүүлсэн байна. Овс аймгийн Ойранга аймгийн Харан улсын одоо хаян гэр бангард мөнгө юм. Ийм бор халзан өрөө оролдож байгаа гэж байна. За энэ 88 дугаартай бор халзан өрөөг харуулаарай. Шар цэжмэнтэй энэ одоо Овс аймгийн өндөр ангаас энэ сумын ялдарт байж Нэмсрэнгийн Бат хоёрын хурдан бор байна. Одоо шүдлэн 100 ангаас минь хатан дайраад өндөр ангаас 100 ангаад одоо айрагдаад өндөр ангаад одоо зургаалж ирсэн баг шүтлэндээ. За цаана хөдөлгөөнтэйгээ 25 дугаартай хээр өрөө бол одоо Овс аймгийн өндөр ангаас цэрэн дөржийн ган тогтолцоо хурдан шуугар хээр цэдэвд орж за энэ бүртгэлээр бас андуурч утсан байна. Цэдэвд оржийн ган тогтолцоо хурдан хээр өрөө байна. Хүсгэл аймгийн мөрөн гаралт энэ одоо за одоо манай зургаа цаагаар яваад одоо цаана гарчих. За төхөөрөмжөөр орж энэ 36 дугаартай энэ одоо Хүсгэл аймгийн алтсан аймгийн ялдч амар сайхны урдан халтар өрөө орж байгаа. За өрөөнүүд нь төхөөрөмжнөр орж байгаа гэж байна. За манай зургаач жолооч яваад хамгийн цаагаар зогсчих. Хамгийн цаагаар урагшаад гарна да. Болон. За цааш яваад. За төхөөрөмж. За энэ өдрийн хурдан 40 алтан турт төхөөрөмжний араа орлоо. За мандаалагч дохоогоо өргөх бэлэн болсон байна. За эрхэн хүндэд үзэгчид эрхэн хүндэд даламжтай. Ханхөхийн хурдан аймгийн зүүн хэсэг хурдан мордын урдааны хурдан нэрийн хэмэр одоо соёолноос одоо гарааны зургаас эрэглээ. За манай жолооч яваарай. Дагаа явчих. За одоо харамстай нэг хүүхэд одоо морноос унчих шиг боллоо. Энэ мор тавиач юм уу да? За урагшлаараа за. За энэ өдрийн хурдан соёлын уралдааныг одоо тэг 36 дугаартай Хүсгэл аймгийн Галцсамын аймгийн ялдарт байж амар сайхны халтар соёол нь одоо энэ өдрийн уралдааныг хөдлөө гараа явчихлаа. За манай жолооч жоохон төхөө явчаар баг зэрэг төгчөөр. За хамаг хүзүүн дээр нь одоо энэ Овс аймгийн өндөр ангаас аймгийн сумын ялдарт байж
Тэдэнд орж ийн одоо ган төгтгийн хурдан шуугуур хээрээр гадарсан байна. Хүсгэл аймгийн мөрөн гаралтай үүрээ. За нөгөө нэг одоо хүсгэл аймгийн өндөр хангасан минь одоо ганц зургийн хээрээр ч одоо гараад ирсэн байна да. Монгол улсын удманд яаж төвдөн дамдаржаагийн онгон намагтаа одоо хээрээр одоо арийн хүрээний цаагаараа хошоолгоо харагдж байна. За энэ наагур яваа энэ тэг 14 дугаарт энэ Увс аймгийн энэ Баянгор аймгийн шаргалж сумын уяач Бихвэрийн бимнэмийн хурдан ухаа хүрээрээ гадарсан байна. Одоо саяхан $1000 одоо хүрээ хээр дагаад төрүүлсэн одоо Төмөлцгийн онгон намагтаа хээрээр гадарсан байна. За өнгөний 3 хөрөнд очиж сайхан хойш суугаад тайлбарлаа. За өнгөн дээр одоо Хүсгэл аймгийн галцмын амар сайхны хурдан халтар хөрөө гадарсан байна. За аман хүзүүн дээр нь одоо наагур яваад тэг 90 дугаартай энэ бор хээрээр бол одоо энэ Увс аймгийн өндөр хангасан минь одоо Бямбагийн маасанд орж хурдан хээрээр байна. Шар хээрээр Хинтэн аймгийн оруулан гаралтай одоо за аман хүзүүн дээр ордож байгаа тэр хээрээр бол одоо энэ 25 дугаартай Увс аймгийн өндөр хангасан минь тэдэнд орж ганц хээрээр аман хүзүүн дээр за айргийн дөрөвдөр одоо Увс аймгийн өндөр хангасан минь ганц зөргийн хурдан хээрээр айргийн дөрөв нэм самбагийн хээрээр байна. За урагшлаараа. За энэ одоо 39 дугаартай шар үрийг хараад энэ 39 дугаартай шар үрээ бол одоо Увс аймгийн өндөр хангасан сумын алдарт байж Баян далайгийн Цэцэнбаатарын хурдан шар үрээ байна. За түүний хардар энэ Хүсгэл аймгийн арга болон сумын аймгийн алдарт байж Батцахны Бичид марлын хурдан хар хүрээ гадарсан байна. Хүсгэл аймгийн арга болон сумын одоо Дэлгэр далайгийн хүрээ гэж бүртгүүлсэн байна. За түүний хардтал дээр нь одоо 35 дугаартай энэ Увс аймгийн Хүсгэл аймгийн жаргалан сумын залуу яаж одоо Мигмар сөрөнгийн хүрээ алзан үрээ байна. За өнгөний өрөөнд дээр нэг очицгаая. За 55 дугаартай нэг Увс аймгийн өндөр хангасан минь яаж Галсан Жамцын Батцэргийн хурдан сумын алдарт байж Галсан Жамцын Батцэргийн хурдан сум хүрээнд хошоолгоо хөдөлж байгаа юм байна. Энэ өдөр хурдан хөрөлдөнийг за 2023 оны сумынхаа нааданд төрүүлээд өндөр өнгөрсөн жилд өндөр хангасынхаа сумынхаа 100 жилийн хайрцгийн хурдан хүрээ энэ өдөр хурданыг одоо хөдөлж байгаа харагдаж байна. За дунд талтын ба тэр тэг хээр шар хувцастай хээр бол энэ тэг 95 дугаартай хээр бол энэ одоо Увс аймгийн өндөр хангасан минь энэ Дамдын малжирын нэм самбагийн хурдан хээрээр байна. За энэ өдөр хурданыг аман хүзүүн дээр гадарсан байна. За тэр цаагуур одоо хошоолгоод байгаа халтар өрөө бол одоо энэ Хүсгэл аймгийн галцсан амар сайхны хурдан халтар өрөө байна. За наагуур нь одоо энэ өндөр хангаагийн ганц зөргийн хурдан хүрээ. За тэр 70 дугаартай шар чэжлэнтэй хүрээ бол одоо энэ Увс аймгийн Хүсгэл аймгийн арга болон сумын аймгийн алдарт байж Батцахны Бичид марлаа уйж хурдж байгаа Хүсгэл аймгийн Дэлгэр далайгийн одоо арга болон сумын Дэлгэр далайгийн хүрээ одоо өнгөний 5 өрөөний ардуур гадарсан байна. За тэр цаана тэг 31 дугаартай одоо шүүгүрхэн толгойд хээр хүрээд бас хошоолгоо гараад иж байгаа бас л гой хийцтэй ямаа тэр хөрөө одоо тэг 31 дугаартай энэ одоо Увс аймгийн өндөр хангасан минь Чулуунбаатарын алтан гэрлийн одоо хурдан хээр хүрээ байна. Аран аймгийн Хотон цумын Монгол Улсын алдарт байж аюун шин унгаа дуу сумынхаа нааданд аман хүзэн дурдсан хурдан хээр хүрээ байна. За тэр за явж байгаараа тэр хамгийн цаагаараа тэр шар чэжлэнтэй халтар өрөөнийг харуулж гараа. За Увс аймгийн Тэс сумын Монгол Улсын алдарт байж өнөргийн нэгж жаргалын онгон Увс аймгийн Дэлгэр сумын аймгийн алдарт байж замын нэмгийн хурдан бор халтар өрөө байна. Буг халтар өрөө. За өнгөрсөн завхны бүсэд харагч завхны бүсэд аман хүзэнсэн. За хойшлоо суугаа арын өрөөнд сайхан харуулъя. За арын өрөөнд хүүхдээ унсан зээл талцсан өрөө гадарсан байна. За 50-ч өрөө юм байна. За энэ тэг 35 дугаартай энэ Увс аймгийн Хүсгэл аймгийн жаргалан сумын залуу яаж одоо Мигмар сөрөнгийн хурдан хэр хүрээ гадарсан байна. Төв аймгийн Сэрэлэн гаралтай өрөө. Энэ алаг өрөөч одоо завхан сумын алаг өрөө багтай. Тэг 68 дугаартай Увс аймгийн завхан сумын энэ одоо аймгийн ядарт байж цогийн унган Увс аймгийн тэг 65 дугаартай. За энэ бүртгэл нь одоо зөрчсөн байна. Энэ цогийн унгаа хадуу ямар ч гэсэн за завхны хиний хадуу гэдэг. За тэг 34 дугаартай ар дээр яваа хонгор өрөөлд энэ Увс аймгийн наран болгосон юм яаж Нүсбаатарын мөнхөртний хурдан наран болгогийн хурдан хүрээ хонгор өрөө гадарсан байна. Түүний ардаар одоо 50 дугаартай бор яваад байгаа. Энэ 50 дугаартай бор бол одоо энэ Увс аймгийн өндөр хангасан Баатар сүрэнгийн гандагтай хурдан хонгор бор байна. За нэг суугаад өгчлөө да. Нэг араас хоошоо нэг суучих. За энэ 12 өрөөнийг хараад гэх. За энэ одоо шар чэжлэнтэй бор бол одоо энэ 83 дугаартай юу? 83 дугаартай энэ одоо Увс аймгийн зүүн хангасан минь одоо дооны одоо нэм сүрэнгийн хурдан бороо байна. За энэ 11 дугаартай Сүгатар аймгийн гаралтай энэ одоо Увс аймгийн өндөр хангасан минь Болдбаатарын хурдан хүрээ байна. Дамдын малжирын Болдбаатарын хүрээ. За үргэлжлээд урдлыг хэд өрөө гараа. За өмнөний 30 за манай зурагч бол 28 багцаанд байгаа өрөөнд цагаан харууллаа. За энэ 83 дугаартай энэ зүүн хангаан одоо дооны нэмд орж байгаа нэм сүрэнгийн хурдан хүрээ. За энэ тогтоо урагшлаа араас нь захын зардаа урагшиж. За энэ өмнө дарлуулдаас Хүсгэл аймгийн галцсан минь Мигмар сүрэнгийн одоо за нөмөрөнд орчлоо. Энэ 35 дугаартай энэ Хүсгэл аймгийн жаргалан сумын Мигмар сүрэнгийн одоо хүрээ халзан өрөө.
За түүний ардар 15 дугаартай энэ цогсоо бололтой энэ хонгороор бол одоо энэ Овс аймгийн цагаан архан сумын одоо Насанбаатарын хөтрийн хурдан хонгороор өгшилж байгаа харагдаж байна. За тэр дунд дамгтай цагаан дорндын маттны одоо угнагийн онгон Хөсгөл аймгийн аймгийн ялд Батцахны Мичтмагийн хурдан хөрөөрөө өгшилж байгаа харагдаж байна. За өнгөний 3 6 10 одоо 10 дэх уурыг тогтоо харуулаарай. 10 дэх энэ 25 дугаартай Ус аймгийн өндөр ангаа сумын одоо Цэдэн доржийн одоо гандагт хурдан хэр байна. За урагшлын уртлын хөрөөр хадаараа. За энэ 55 дугаартай энэ Овс аймгийн өндөр ангаас юм яаж дормон намгатай хөрөөр гарч байгаа. Энэ Овс аймгийн өндөр ангаас юм энэ галсан дорог Батлан жамцын Батцэргийн хурдан хөрөөр байна. За тэр урагшлаа дагараа. За аймгийн ялдарт байж замын нэндээ хурдан булаг өрөө. За 95 дугаартай энэ Овс аймгийн өндөр ангаас юм яаж Нэм самбгийн хурдан хөрөөр байна. За түүний цаагаар тэг 2 дугаартай энэ Овс аймгийн өндөр ангаас энэ байж жаргал сайхны даваа батын үеж хурдулж байгаа Судан даржаагийн сайн буянгийн урд бар яга алзан өрөө энэ өндөр ангаас энэ одоо цунгаанууд хурдан багад байгаа өрөө айргийн тав дараад ирсэн байна. За айргийн дөрөв дээр Хөсгөл аймгийн арбал усмын Батцахны Мичтмалийн хурдан зээр хөрөөрөө аман гүзүүн дээр айргийн дөрөв дээр за айргийн гурав дээр одоо тэр жижигхэн биетэ шавилган биетэ шарал шилжүүлэлттэй хөрөөрөө харуулж татгаараа энэ одоо Завхан аймгийн цогсон цэнгүүлийн Монгол улсын татманлуу яаж төмөр байтрын галуу тэрхэн одоо өмнө дамгтай ийм хэрэг байна. Энэ одоо Завхан аймгийн тосон зэнгэл сумын Дархан Баатрийн даваарчгийн Монгол хэрэг гүрэж гараад ирсэн биш шүү. За айргийн гурав дээр Батцахны Мичтмалийн байсан одоо дэлгэр далгийн хөрөөрөө айргийн гурав дээр за энэ Судан даржаагийн сайн буянгийн айргийн ягаан мөр айргийн тав дээр за нөгөө нэг Монголын татманлуу дам даржаагийн онгийн унган намгатай бод өндөр хангасмын ганц зөргийн унган кэрвэ чи дамаг хөзөн дээр гадарсан байна. За 14 дугаартай одоо хөрөөр өнгөлөд байгаа 14 дугаартай энэ Баянгөр аймгийн Шаргал цуцмын их байрын мэмнэм хурдан ухаан хөрөөрөө хөтлөд байгаа юм байна. Монголын алдарт яаж за Төв аймгийн замарсан Монгол цаатад Төмөн улцгийн унган намгатай давхруудын дамгатай ухаан хөрөөрөө хөтлөж байгаа бол за аман хөзөн дээр Баянгөр аймгийн энэ Ус аймгийн өндөр хангасмын ганц зөргийн хурдан хэрэг байна. За Монголын татманлуу дам даржаагийн унган намгатай хэрэг аман хөзөн дээр за айргийн гурав дээр Батцахны Мичтмалийн уяж хурдулж байгаа. Хөсгөл аймгийн арбал усмын дэлгэр далайгийн хурдан хөрөөрөө айргийн гурав дээр за айргийн дөрөв дээр одоо энэ жаргал сайхны даваа батын өндөр хангасмын жаргал сайхны даваа батын уяж хурдулж байгаа. Судан даржаагийн сайн буянгийн одоо хурдан ягаан алзан өрөө айргийн дөрөв дээр за Завхны тосон зэнглийн нэг Дархан Баатрийн даваарагчгийн одоо хурдан Монгол хэрэг гэдэг чинь айргийн дөрөв айргийн 5 дээр яваад байгаа юм. За наагур нь одоо нэг тэг 95 дугаартай энэ Хөсгөл Овс аймгийн өндөр ангаас минь одоо тэгэр самбуугийн Дандан балжийн одоо Нэм самбуугийн хурдан хэрэг байна. Энэ хэрэг бол одоо өнгөрс Архан саяхан одоо Завхан аймгийн Алхан сум зохион байгуулсан ацхтын бүсэд одоо айргийн 3 турчаад ирсэн хэрэг айргийн одоо 5 дээр орж байгаа харагдаж байна. За Монгол улсын алдарт туяач сугрын явган Архан аймгийн одоо Монгол улсын сугрын явгантай хэрэг айргийн давтар байгаа. За ийхүү Баянгхын хурд Ус аймгийн зүүн бүсээ хурдан мөрдийн уралдааны соёлын одоо хөтлөж байгаа ухаан хөрөөр одоо энэ Баянгөр аймгийн Шаргал цуцмын яаж их байрын мэмнэм хурдан хөрөөр хөтлөж байгаа аман хөзөн дээр аймгийн ялдад Батцахны Мичтмалийн хурдан хөрөөр байна. Завхан аймгийн нөмөр сумын бүсэд аймгийн бүсэд аман хөзөнд хурдчаад ирсэн хөрөөр аман хөзөн дээр за айргийн 3 дээр одоо энэ бас Завхны алхтын бүсэд одоо өнгөнд уруулаад ирсэн Ус аймгийн өндөр ангацмын одоо ган зүргийн хурдан хэрэг гадарсан байна. Энийг ганц зураг гэж бол одоо Батцүхийн ганц зургийн одоо хурдан хэрэг байна. За айргийн дөрөв дээр одоо энэ Судан даржаагийн сайн буянгийн одоо бор өрөө. За сууя одоо за 6 дээр одоо Завхны тосон зэнглийн Монгол хэрэг гэж гараа явуулсан. За 7 дээр одоо Ус аймгийн үлгэн сумын аймгийн ялдад байж замын нүдийн бор Дэндвийн дансрангийн хурдан буга алтар гадарсан бай. Монгол улс ядарч өнөргийн төгс жаргалын онгон. За энэ ягаан алцан өрөө сая нэг хүүхдээ намарддаг өрөө юм шүү. Энэ чинь номерыг хэдэж сайн харагдахгүй байна. За тэр хүүхдийн бас нөмөр нэрвээд байгаа юм. За яраас одоо энэ Хөсгөл аймгийн арбал усмын аймгийн ялдад байж Батцахны Мичтмалийн хурдан дунд дамгатай Дорн аймгийн Мат цумын угнагийн онгон Ус аймгийн Хөсгөл аймгийн арбал усмын дэлгэр далайгийн хурдан хөрөөрөө ч одоос ороод ирсэн байна. Шүтлэн аймгийн бүсдээс хайргаж байсан хөрөөрөө. За 15 дугаартай энэ Ус аймгийн энэ цагаан ярхан сумын Наранбаатрийн ихтрийн хурдан хонгор гэдэг ч одоо 8 9 мөрөн дээр ороод ирсэн байна. За манай зурнаас тогтоод энэ халтар байны нөмөр хараад энэ зарлал өргөжлээ. За энэ халтар өндрийн суугаатай. За энэ халтар өрөө бол одоо энэ тэг хэд дугаар энэ заалын суугаад харын нөмрийг хараад гараа. Тэг 34 дугаартай биш. Энэ тэг 30 дугаартай Ус аймгийн Наранбаал ус сквадрын мөнгөртэй хурдан халтар өрөө байна. За өргөжлээ. За өнгөний хэд өрөөнд энэ манай зурглаач 10 12 3 дээр яваа өрөөнд харж байгаа гэж 14 5-ын бүрэн дээр өрөөнд харууллаа. За энэ харын хэд өрөөний хүн дээр Хөсгөл аймгийн Арбал ус аймгийн ялдад Батцахны Мичтмагийн хурдан хөрөөрөө
Одоо хийн дээр гараад ирсэн байна. За өнгөний 5 6 өрөө чи боондоо юм байна. Өнгөний 5 6 өрөө боондоо. За энэ одоо 4 дугаартай нөгөө Бат сайхны Жаргал сайхны даваатын хурдан хүрээрээ юм байна. Өндөр ангаас сумын ялдартай Жаргал сайхны даваатын хурдан хүрээрээ байна. За энэ хүрээрээ энэ тогтож байгаа энэ хүрээрээ номер урдаасны хараадахад хүрээ алзан үрэж одоо хэний хүрээ алзан гэж 35 дугаартай байна да. 35 дугаартай энэ Увс аймгийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Мэгрүсргийн урд хүрээ алзан үрээ байна. Төв аймгийн Сэргэлэн галтай Баянгөр аймгийн Бүсийн нааданд аригч байсан хүрээ алзан үрээ юм байна шүү. За Дэндвийн Насрангийн буруу алдар үрээ. За өнгөний 6 өндөр очив өнгөний 6 өндөр. За одоо хурдан Соёолн нэргээд одоо нэг 7-8 км утсан баг. Замынхаа хасыг тулцсан. За барай ороход одоо 6 км хэрэг нөлцсөн байна. За энэ дээр хурдан Соёолн мөрний уралдааны өмнө дээр Баянгөр аймгийн Шаргалжууд сумын аймгийн алдар туяа Ихвэрийн юм намын хурдан ухааг хүрээрээ хөтөлж байгаа амг хөзөн дээр нь одоо Увс аймгийн Хөвсгөл аймгийн Арбул сумын аймгийн алдар туяа Бат сайхны Мичтмагийн одоо хурдан хүрээ. За Хөвсгөл аймгийн Арбул сумын Дэлгэр далайгийн хүрээ бүртгүүлсэн байна. За энэ дорнодын Матад сумын угна гэж одоо хүний угна адуу та дун тамгатай хүрээ амг хөзөн дээр гадарсан бол за айргийн 3 дээр одоо Увс аймгийн өндөр хангас сумын алдар Жаргал сайхны даваатын уй шурдулсан Судан даржаагийн сайн буянгийн хурдан ухаа боралзаа өрөө айргийн 3 дээр гадарч байгаа. За түүний цагаарууд энэ согсоо болдог хэрвээ өнгөлзөөд байгуулад энэ за хүүхдийн нөмөр 74 дугаартай Увс аймгийн энэ өндөр хангас сумын одоо Батцуухийн ганцруугийн хурдан хэрвээ байна. Нөгөө Монголын татманд Дамдаржаагийн онгийн намагтай хэрвээ хамгийн цаавар яваад байгаа бол хамгийн авар нь одоо тэг 95 дугаартай одоо Увс аймгийн өндөр хангас сумын яаж Дамдан Балжирын нэм самбагийн хурдан хэрвээ байна. Аран аймгийн алдар туяач Монгол Улсын алдар сугрын явган за сая Завхай аймгийн асар сумд Завхай аймгийн хойд бүсийн хурдан айргийн 3 турчаад ирсэн хэрвээ. За манай зурлаач урагш авчих. За тэр арын 3 байна. Гол дээр яваад байгаа энэ жижиг шавилхан битэй Монгол хэрвээ бол одоо энэ Завхай аймгийн энэ тосон зангуусын Монгол Улсын алдар туяач. За яваарай. Манай зурлаач явчих. Жолооч яваарай. За Монгол татманд байж Төмрөтрийн галуудрынхаа унган Завхай аймгийн тосон зангуусын аймгийн алдар туяач Дархан Баатарын даваа аргачааг хурдан Монгол хэрвээ гадарсан байна. За наагур яваа хэрвэрийн дээр нэг сайхан тогтоодохоор хэрвэрийн сайхан харуулаарай. За энэ одоо Увс аймгийн өндөр хангас сумын Батцуухийн ганцруугийн хурдан хэрвээ байна. За энэ одоо Увс аймгийн Арангайн одоо Монгол Улсын алдарт байж нөгөө сугрын унган намгатай одоо хэрвээ байх шиг байна да. За өнгөн дээр нь одоо Баянгөрийн Шаргалжуудын за нэг суугаш урагшлын Баянгөрийн Шаргалжуудын Ихвэрийн юм хүрүүрээ одоо өнгөлчихсөн. За нөгөө Дэндвийн Насрангийн хурдан бороо зөвхөн өнгөрсөн жил одоо Завхны бүсэд аригдсан Монгол Улсын алдарт юуны нэгж Жаргалын хурдан. За энэ нөгөө нэг Хөвсгөлийн галтын одоо хүрээ ороод ирсэн хүрээ алзан өрөө энэ Төв аймгийн Сэргэлэн гаралтай Баянгөр аймгийн бүсийн нааданд аригчсан өрөө шүү. За мөн өндөр хангас Увс аймгийн өндөр хангас Жаргал сайхны даваатын хүрээ. За хоошоо нэг сууч арай ламжихгүй. За манай урагшлын хоошоо суух нь да. За энэ хүрээ өрөөнд тогтоод урагшлын. За арын өрөөндийн өнгөн дээр одоо Хөвсгөл аймгийн Арбул сумын аймгийн алдар туяаж Бат сайхны Мичтмагийн хурдан хүрээ байна. Дорнодын цагаа Дорнодын Матадын угнагийн унган одоо дунд тамгатай хүрээ шүтлэн одоо Хөвсгөл аймгийн бүсийн нааданд айрч чурлж байсан хурдан хүрээ одоо арын хэдэн өрөөний өнгөн дээр харагдаж байна. Наран бол Увс аймгийн Наран болгосон одоо Наран болгосон хэний хүрээ энэ нөгөө нэг Увс аймгийн өндөр хангаа Насанбаатарын цагаан архан сумын Насанбаатарын их төрийн хонгор өрөө байна шүү. Хонгор байна. За энэ 54 дугаартай халтар өрөө бол одоо энэ Увс аймгийн өндөр хангас сумын Түшин Жаргалын хувь төгөлдрийн хурдан халтар өрөө байна. За манай зүрхч урагшлаа одоо уртлын хүрээнд очих бол одоо уртлын хүрээнд барай ороход одоо тун ойрхон уулдсан. За урагшлаараа. За энэ тийг 15 дугаартай энэ Увс аймгийн цагаан архан сумын Наранбаатарын их төрийн хурдан хот хонгор өрөө. За Хөвсгөл аймгийн алдарт байж Бат сайхны Мичтмагийн хурдан одоо хөөрхөн хүрээ бичиж одоо яваад ирж байгаа харагдаж байна. Дунд тамгатай. За өнгөний хэдэн өрөө жоохон салжээ. За өнгөний 6 7 9 өрөө тоглосон байна. За 10 өрөө болсон. 11 дээр одоо Хөвсгөл аймгийн Арбул сумын Дэлгэр далайгийн хүрээ. За 10 өрөөнд сайхан тогтоо урагшиж байгаа. За хамгийн за 10 дээр одоо энэ Хөвсгөл Увс аймгийн өндөр хангас сумын алдарт бай Жаргал сайхны даваатын Жаргал сайхны даваатын хурдан хүрээ байна. За энэ Туулын нэмхүүг 8-гийн алдарт туяаж Туулын нэмхүүг унгаадаг гэж байсан баг шүү энэ хүрээ. За энэ Хөвсгөл аймгийн галт сумын аймгийн алдарт туяаж Мэндбаярын Мэгэр сүрэнгийн одоо хүрээ халзуураа гадаж байна. Төв аймгийн Сэргэлэн гаралтай энэ шуунхай тамгатай байсан багтай Баянгөр аймгийн бүсийн уралдаанд аригж байсан хурдан хүрээ 9 дээр яваад байгаа. За 10 дээр нэг Мөртөвчин одоо хонгор алзан Мөртөвчин одоо хүүхдгүй яваад байгаа. За 9 5 6 7 дээр юм байна шүү. 7 дэрийн Увс аймгийн
Тэсми Монгол Улсын яалтар туяаж өнөргийн төгс жаргалын халтруу өндөр доктороо Монгол Улсын өнөргийн яалтар туяаж өнөргийн төгс жаргалын онгон улс аймгийн нөлөөс мэд дэндүү насрангийн Хурдан буга алтруу байна. Шүтлэн одоо 3 аймгийн 3 бүстэй харагддаг байгаа. Өнгөрсөн Завхай аймгийн бүсэд харагдаад Увс аймгийн Төвийн бүстэй харагдсан. Увс аймгийн Өдгөөс өмнө зохион болсон Увс аймгийн баруун бүсийн хурдан мөрөлдөнд Сонгомлоос найргийн гур дурдсан хурдан буга алтруу 7-гийн мөрөн дээр гэж байгаа гэж. За урагшлээ. За дөрөв энэ айргийн 3 4 5 тэр өрөөнүүдийг харуулад өнгөний 2-оор бас холсалсан байна да. За 6 дээр одоо энэ Монгол Улсын тодмондоо Төмөр Батрын галагийн улсын галагийн онгон намагта Монгол хэрэг Завхай аймгийн тусдан сумын аймгийн алдар туяаж одоо хиний өр гэж болоод Завхай аймгийн тусдан аймгийн алдар туяаж Завхны хэрэг одоо 6-гийн мөрөн дээр жоохон хөдөөс саарчлаа. За 3 4 5-ийн мөрөн дээр байна хэрэг 2 3 үрийг харуулаарай. За хамгийн наагур нь одоо энэ Хөвсгөл аймгийн Увс аймгийн өндөр ангасмын жаргал сайхны дааватын үеч хурдж байгаа Судан даржгийн сайн буянгийн одоо хурд ягаа өөр айргийн дөрүүдээр за өндөр ангасмын Монгол Улсын алдар аймгийн алдар туяаж хан дэлгэрийн унгаа тусмынхаа наадмууд нэг төрөшний аймаг нэг харагддаг байгаа юм урд өрөө байна. За дундaalд нь өндөр ангасмын байж ган зүргийн урд хэрэг байна. Эхний ган зүрг гэж одоо Батцуухийн ган зүргийн урд хэрэг айргийн 3 дээр за энэ одоо Монгол Улсын манд байж Дамдаржагийн унан намагтай хэрэг айргийн 3 дээр за 4 дээр нь одоо Тэг95 дугаар дээр Ним Санжаагийн хэрэг Увс аймгийн өндөр ангасмын одоо Дандан балжирын Ним самбагийн хөрөө хэрэг айргийн 3 дээр ангалцтай татайлбас айргийн 3 дээр өгчлөө дугаар. За өнгөний 2 өндөр очоо. За өнгөний 2 өндөр чи хурдан байгаа мэн да. Айргийн 3 4 5 өрөөнөөс одоо 100 м 200 м бараг 200 м хэрэг холсалсан байна. Өнгөний 2 өндөр очиж. За Хөсгөл аймгийн арга боловс аймгийн ядарт байж Бацсахны мичид марлын хурдан хөрөөрөө амаг хөсөндөр гараад ицсэн. За Баян Онгор аймгийн Шаргал зүд сумын аймгийн ядарт байж Маач их баярын бимбэн минут хурдан ухаан хөрөөрөө хөдөлсөн. За өнгөний 2 өндөр очоороо. За өнгөний 2 өндөр очоо хөдөлчих. За өнгөний 2 өрөөний байр цөлөгдсөн байна шүү. Энийхүү одоо ханхгийн урд Увс аймгийн 100 мөсөн хурдан мөрөдөө уралдааныг яг Увс аймгийн Хөвсгөл аймгийн аймгийн алдар туяаж Бацсахны мичид марлын уяж хурдж байгаа Хөвсгөл аймгийн ар болгосон дэлгэн далайгийн хурдан хөрөөрөө хөдөлжээ. Дорнод аймгийн Матцмын Дорнодын одоо уугна гэж нэг одоо дунд тамагтай одоо хөрөөрөө энэ өдөр хурдан соёл насны мөрөдөө хөдөлсөн байна. Сая Завхны нөмрөд тусан Завхай аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдчаад ирсэн хөрөөрөө энэ өдөр хурдан Улсын 100 мөсөн хурдан мөрөдөө уралдааныг хөдөлж байгаа бол за аман хүзүүн дээр одоо Баян Онгор аймгийн Шаргал зүд сумын аймгийн алдар туяаж Бимбэнэмийн ордоо хөрөөрөө аман хүзүүн дээр саяхан одоо $1000 одоо хээр үрээгээ төрүүлгээд хээр даага төрүүлгсэн одоо Монгол Улсын алдар туяаж Төмөлзгийн унан дамгата давхруудын дамгата хөрөөрөө аман хүзүүн дээр хадсан байна. За ийхүү ханхгийн хурд Увс аймгийн 100 мөсөн хурдан мөрөдөө уралдааныг их хурдан соёл насны мөрөдөө уралдааныг 2 сайхан одоо мөрөн соёлн одоо чих хатгаад өргөжлөд байгаа харагдаж байна. Өнгөн дээр одоо Хөсгөл аймгийн ар боловсон аймгийн ядарт байж Бацсахны мичид марлын хурдан зээрдэг хөрөөрөө одоо өнгөрсөн жил Увс аймгийн өдгөөс өмнө зохион байгуулсан зааварчлаар Увс аймгийн өдгөөс өмнө зохион байгуулсан баруун мөсөн хурдан мөрөдөө Сонгол дундасанд додоод дурлж байсан байх шүү хөрөөрөө. За шилгээгээ бас урагшилж байгаа юм байна да. За арын өрөөнд төр ний суугаад урагшлах уу да. За араас одоо нөгөө Дэндвийн Дансрангийн хурдан бугаан алдар араас дайраад доноогийн мөрдөөс дайраад ордсон байна. Монгол Улсын алдар туяаж энергийн дэвч жаргалаа унгал Увс аймгийн нөлөөсөн аймгийн алдар туяаж замын нэмнийхүү Дэндвийн Дансрангийн бугуураа хайргийн урд ордсон байна. Өнгөрсөн жил одоо Завхай аймгийн бүсэд аман хүзүүнд хурлаад Увс аймгийн Төвийн бүсэд харагдсан. За Увс аймгийн баруун бүсэд Сонгол дундаас айргийн урд ордож байсан. За түүний ардар одоо айргийн дөрөв дээр Увс аймгийн өндөр ангасны ганц зэргийн хурдан хэрүүрээ Ним самбагийн хэрүүрээ за айргийн тав дээр нь одоо Завхны тусдан зингэлийн одоо Монгол хэрүү удирсан байна. За 6 дээр нь одоо нэг ганц зэргийн хурдан хэрүүрээ 6 дээр юм байна. Монгол Улсын тодмонд байж Дамдаржагийн унан намагта мунд намагта хэрүүрээ 6 дээр. За урагшлаа. За өнгөний 2 очиж одоо өнгөний хэрүү хөрөөрөө холцолжээ. За өнгөний 6-гийн мөрөн дээр одоо ганц зэргийн өндөр ангагийн ганц зэргийн хэрүүрээ 6 дээр. За Завхны тусдан зингэлийн аймгийн алдар туяаж Дархан Баатрын даваа харагчаагийн хурдан Монгол хэрэг гэдэг чинь байна. Монгол Улсын тодмонд Төмөр Батрын галавдрын унган намагтай Монгол хэрэг шавилган биетэй сайхан Монгол хэрэг энэ өдрийн хурдан соёлын мөрдөө айргийн тавдар хадсан байна. За урагшлаа өнгөний 4 5 өдөр сайн урагшлаа. За байраар ороход тун ойртуулсан байна да. За гүйцэхгүй байж магадгүй шүү. За дөрөв дээрээ одоо энэ Увс аймгийн өндөр ангасан Ним самбагийн хурдан хэрэг. За айргийн 3 дээр Увс аймгийн үлгэр сумын аймгийн алдар туяаж Дэндвийн Дансрангийн хүү Дэндвийн Дансрангийн хурдан бугаан алдар үрээ айргийн 3 дээр хадсан байна. Монгол Улсын алдар туяаж энергийн лагч жаргалын унган будаг алдар үрээ айргийн 3 дээр. За аман хүзүү. За дөрөв дээр хүүхдгөө халзан өрөө одоога дөрөв дээр хүүхдгөө алдар юм өөр тавьж гисэн одоо уралж байгаа дөрөв эсмэн да. За болгоомжтой ороод. За ийхүү ханхгийн урд Увс аймгийн 100 мөсөн хурдан мөрдөө уралдаан
нэг хурдан соёлын насны уралдааныг одоо урагшаа манай яваад очоор байна. Өнгөний өрөөнд яваад очих. За Хөөсгөл аймгийн ар болон сүмийн аймгийн алдарт бай Бацаахны Мэжид марлын уяж ордуулсан Хөөсгөл аймгийн ар болон сүмийн дэлгэр далайгийн хөрөөрөд ч одоо Түгтэй Мацгэлдэл уралдах юм байна да. За Завхан аймгийн хойд бүсийн хурдан мөрдийн уралдаанд аман гүзэнд уралдаад ирсэн. Өнгөрсөн жил Завхан аймгийн бүсийн уралдаандас мөн харигдсан. Увс аймгийн өдгөө сум зохион байгуулсан аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн Увс аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд сонгуул дундаас додоогоор уралдаж байсан баг шиг энэ хурдан хөрөөрөө. За Хөөсгөл аймгийн ар болон сүмийн Бацаахны Мэжид марлын хурдан хөрөөрөө. Дорнод аймгийн Матад сүмийн Уугана гэж нөгөө гадуу дунд дамгтай хурдан хөрөөрөө. Энэ өдрийн хурдан соёл насны мөрдийн уралдааныг хотхон гараа хөдөлцөөн. За дарын мөрдөөс хол тасраа гарсан байна. 100 м хэрэг одоо хөдөлж байгаа харагдаж байна. Бацаахны Мэжид марлын гэдэг үеж бол өнгөрсөн жил аймгийн алдарт байж цол хүртсэн ийм хүндтэй уяачаа. За Увс аймгийн бүсүүдэд одоо 3 дахь жилдээ ирж уралдаж байна. 2000 одоо 2 жилийн өмнө Увс аймгийн наран болон сүм зохион байгуулсан бүсийн уралдаанд хээр азаргаа төрүүлж байсан. За өнгөрсөн жил Увс аймгийн өдгөө сүм зохион байгуулсан аймгийн алдарт өдгөө сүм зохион байгуулсан аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд бором мөр айргийн дүр уралдаж байсан. За ингээд 2025 он ханхигийн ордод соёлын дөрвөлдөд одоо байг ихэнх газаргүй болсон байна. За өнгөний хөрөөр арын өрөөнд хол салжээ. Хөөсгөл аймгийн ар болон аймгийн алдарт байж Бацаахны Мэжид марлын хурдан хөрөөрөө арын өрөөнд холсаасан. За өнгөний хөрөөгөө дагаад орчих. За арын өрөөнд сууж амжихгүй юм байна. За өнгөний хөрөөрөнд сайхан дагчаа. За Хөөсгөл аймгийн ар болон сүмийн аймгийн алдарт байж Бацаахны Мэжид маягийн уяж хурлуулж байгаа. Хөөсгөл аймгийн ар болон сүмийн дэлгэр далайгийн хурдан хөрөөрөө. Энэ өдрийн хурдан соёлын уралдаанд мөрдөн соёл нь одоо хөдөлж байгаа харагдаж байна. За Завхан аймгийн насгал сум зохион байгуулсан Завхан аймгийн нөмрөн сум зохион байгуулсан Завханы бүсэд аман гүзэнд уралдаж ирсэн юм хөрөөрөө байгаа. За аймгийн алдарт байж Гингийн Бацаахны Мэжид марал одоо өөхөн хоёр одоо аймгийн алдарт байж одоо уяа солгын тааруулсан хурдан хөрөөрөө. Энэ өдрийн хурдан соёлын уралдааныг одоо хол тасархаа төр хөтөлсөөр одоо барайны зургаар орж иж байгаа харагдаж байна. За манай яа зогсчих. За үзэр тогтож байгаа. Үзэр дагаад хөдөлчих. Үзэр дээр таралж байгаа харагдаж байна. Бацаахны Мэжид маягийн хурдан хөрөөрөө дэлгэр далай Хөөсгөлийн ар болон дэлгэр далайгийн нэртэй болсон. За дэлгэр далай Дорнодын Матны Ууганагийн хөрөөрөө. За одоо очиж зогсчих. За туссан камераас манай зурглаж харнаа. За хоёр шиг хатгаад одоо хол тасархаа хөдөлж байгаа төрүүлж байгаа энэ хөрөн нөрөө одоо Хөөсгөл аймгийн ар болон аймгийн алдарт байж Бацаахны Мэжид маягийн хурдан хөрөөрөө түрүү магнад хурдж байгаа харагдаж байна. За ийхүү ханхигийн урд Увс аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааныг Увс аймгийн Хөөсгөл аймгийн ар болон сүмийн Бацаахны Мэжид маягийн уяж хурлуулсан Хөөсгөл аймгийн дэлгэр далайгийн хурдан хөрөөрөө түрүү магнад хурдулсан бол за өнгөний хөрөөрөө ч бас хол тасархаа төрүүлсэн байна. Аман гүзэн дээр нь за Увс аймгийн өдгөө сүмийн аймгийн алдарт байж Замбын дэндийн хүү Дэндийн насрынгийн хурдан бугаан алтар хүрээ аман гүзэнд орж иж байгаа харагдаж байна. За өнгөрсөн жил одоо Завханы бүсэд аман гүзэнд урдлаад Увсын төвийн бүс баруун бүстэй харигдсан бугаан алтар хүрээ аман гүзэнд цаагуур нь одоо нөгөө нэг Нэм самбугийн хурдан хээрүүрийг дайруулаа. За айргийн 3 одоо Увс аймгийн өндөрнгаас Нэм самбугийн хээрүүрээ айргийн 3 хөгдгөө хүрээ алз өрөө айргийн 4 дөрөд одоо Баян хонгорын бууцаагааны нөгөө нэг Бимбанэмийн аймгийн алдарт Бимбанэмийн ухаан хөрөөрөө айргийн 4 турдлаа. За айргийн 5 одоо нөгөө Хөвсгөлийн галтын өрөө ордож байгаа харагдаж байна. Хөвсгөлийн галтын өндрийн ханган ганц зургийн хээрүүрээ Албатагаа за бурудлаар хөрөө алз өрөөг дайруулаа. За ийхүү айргийн 5 одоо Увс аймгийн өндрөнгаас ганц зургийн хээрүүрээ айргийн 5 Хөвсгөлийн галтын Минбаатарын Мэнгэр сүрэнгийн хөрөө алз өрөө айргийн 6 Төв аймгийн Баян хонгорын одоо бүсэд харигдсан хөрөө алз өрөө 6 турдлаа. Долоогоор нөгөө нэг Увс аймгийн өндрөнгаас Жаргал сайхны даваа батын уяж хурлуулж байгаа Судан даржаагийн сайн буянгийн энэ бор алз өрөө 7-оор орж байгаа хүүхдгөө алз өрөөд айргийн 4-д орцсон. За 7-оор орж байгаа юм байна шүү. За өнгөнд бас сайхан уралдсан. Да өндрөнган сунгаануудаас өнгөтэй байгаа байсан өрөө 7-оор орж уралдаж байгаа. Увс аймгийн өндрөнгаас Жаргал сайхны даваа батын уяж хурлуулж байгаа Судан даржаагийн энэ сайн буянгийн хурдан бор өрөө ингээд 7 өндөр хангалтын ган дэлгэрийн унгаа дуу 7 турдаж байна. За 8 дээр одоо нэг хөрөөр одорж байгаа харагдаж байна да. За 8 юм. За 8. За 9 дээр одоо энэ за энэ одоо Увс аймгийн өндөр хангалтын Жаргал сайхны даваа батын сумын алдарт байж Жаргал сайхны даваа батын хөрөөр бас өнгөн сайхан уралдлаа. За 54 дугаартай хараг одож байна. За Бацаахны Мэжид марлын хурдан хөрөөр байна одоо 9-10 мөрөнд одож байгаа. 34 дугаартай хонгор үрээ. За 31 дугаартай нөгөө Увс аймгийн өндөр Завхан аймгийн тосон зэнгэл сумын Увс аймгийн өндөр газ Чулуун Батрын алтан гэрлийн хээрүүрээ 11 12 орж байгаа гэж байна.
За энэ 35 дугаартай байсан уу? 15 дугаартай энэ Увс аймгийн Цагаан Архан сумын Насанбаатарын төрийн хурдан хонгороо 13 4. За энэхүү ханхи ордоо Увс аймгийн зүүн мөсөн хурдан мордын уралдаан одоо соёолноос бодлонгоо барианд орлоо. За одоо аригдсан мөрний хашаанаас үжигч олон та бүхэнд уяалтын сэтгэлийг хүргэнэ. За тийш. Нөгөө гараа өччих залуу. Гараа гайсан. Орчихсан ба за. За тавиараа. Адварид байна. За Увс аймгийн зохион байгуулагч ханхи орд Увс аймгийн зүүн мөсөн хурдан мордын уралдаанд за Хүсгэл аймгийн ар болгосон аймгийн ялалт байж Бат сайхны мичт марл одоо хөрөөрөөгээ төрөө магнаа турдууллаа. Хүсгэл аймгийн ар болгосон дэлгэр далайгийн хөрөөрөө. За бичт марл байж наашаа гараарай. За сайн байна уу? За баяр хүргье. За баярлалаа. За энэ хөрөөрөө дэлгэр далай хүний дэлгэр далайны нэрээр марцсан. Тэгсэн манай ах өөрөө байгаа. Хүсгэл аймгийн ар болгосон юм. Тэрвшин дэлгэр далай гэдэг ах маань. Тэрвшин дэлгэр. Юу ойш наа. За тэгээ хөрөөрийн удам өгчлөө одоо хаана хөрөө вэ? Энэ Төв аймгийн юу Дорнод аймгийн Маттын уугна гэдэг хүний унгаа дуу сая нүмергийн бүст амууд өчөд ирж байгаа. Өнгөрч жил Хүсгэлийн бүст бас нэг аригдсан байхаа тийм ээ. Тийм Хүсгэлийн цэцэрлэгийн бүст ариг 3 орсон. За өнөөдөр энэ уралдаанд соёолын төрүүлэн шүү дээ тийм ээ. Аймгийн алдад байж цолоос медалаа соёолын төрүүлглээ. Одоо Завхан аймгийн бүсийн наадандаас олон мөр аригдуулсан уу? Завханд 2 одоо аригдуулсан. Азраг соёл 2. Азраг харагдсан. Сайхан нутагт 3 дахь жилд ирж мөр аригдуулж байгаа даа баяртай байна тэгээд. Увсын Сайхан надараа гэж хэлээ да. За баяр хүргье. Олон наадмаас хайр төрөх хүртэх болтгоо. Баярлалаа. За амаг үзэнөрөө Увс аймгийн Өдгөс сумын аймгийн алдарт бай замын дэндүү буга алтар үрийг амаг үзэн дурдууллаа. За үзэгч олонд одоо сайхан баярын сэтгэлээсээ хуваалцсан. За баярлалаа. Өнөөдөр соёл маань амаг үзсэн маш их баяртай байна. Энэ Увс аймгийн тэцмийн нугуул Монгол Улсын алдарт байш энергийн төгсрөлийн унагаадуу төгсрөлийн өөрийнх нь адуу тэгээд би үеж өнөөдөр энэ аймгийнхаа зүүмс амаг үзүүлсэндээ маш их баяртай байна. Өнгөрсөн жил одоо аймгийн 3 бүст аригдсан баг тийм ээ. Завхан аймгийн бүст амаг үзэн дурдлаа. Тийм өнгөрсөн жил Завхан аймгийн бүст амаг үзүүлээд аймгийнхаа 2 бүст аригдаад 90 бага наснаас хойш ирнэ аймгийнхаа бүсээс ариг алдаагүй. Шүтлэндээ зүүмсийнхээ баярт бас төрүүлж байсан. 90 бага наснаас хойш аймгийнхаа бүст ариг төрөө алдаагүй. Бас ингээд бага наснаас хойш одоо соёл мөтлөө аймгийнхаа бүст аригж яваад уу. Төгсрөлийн унгаад уу. За баярлалаа. Тэгээ олон наадмаас хайр төрөх болтгоо. За баярлалаа та нарт. За баярлалаа. За айргийн 3 өрөө хаана? За айргийн 3 энэ орчлоо. Айргийн 3. За баяр хүргье. Тэгээ өдөрч олон за өөрийгөө танилцуулахгүй. За баярлалаа. Би Төв аймгийн Заамар сумын яриад сумын алдарт үрээ Цэрэндавгийн Сар мандах гэдэг хүн байна. За энэ хэний нэрээр марцсан өрөө вэ? Энэ Увс аймгийн Малчин сумын яриад Ган догтох гэдэг хүний нэрээр марцсан. Бүртгэл энэ баян онгорын шаргалжууд ч юм хэлсэн байсан. За бүртгэл андуурсан юм шиг байна. За энэ удам өчтөд хаана хөдөө вэ? Энэ Төв аймгийн Заамар сумын яриад Монгол Улсын алдарт уяач жигжиг сүрэнгээ төмүүл зайхан унгамаар. Одоо баян онгор шаргалцууд гэдэг сая $1000 дааг төрүүлсэн. Бим нэмийн уян дээрээс ирсэн. За. Бим баян онгороос уйгдж байгаа гэсэн өрөө юм тийм үү? Төв аймгийн Заамарт уйгдж байгаад ирсэн. Тий. За тэгээ урд өмнөөс яаж уралдаж вэ? За ер нь битүү үрээд амжилтыг бас сайн мэддэг. За баяр тэгээ олон наадмаас хайр төрөх болтгоо. За баярлалаа. Айргийн 4-д орсон байна тийм. За айргийн 3 өрөө байна уу? За баяр хүргье. Үзэгч олонд өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За баярлалаа. Би Увс аймгийн Өндөр ангас сумын Дамдамэл жирийн Нямсан бүгд залуу байна. За. Энэ хэрвээ удам өчтөд хаана хадуу байна? Урд өмнөд ямар амжилт үзүүлж вэ? За удам өгшил Аранга аймгийн Хотон сумын яриад Монгол Улсын татманлаа яжсан. Аюу шин сугар цулмынхаа унгаад уу. За тэгээ сая завхны хойд ус хасахтаа суманд болоо тэнд аргин 3-аар тавих гээд. Тэгээ өөрийнхөө бүс дээр аргин 3-аар тавих гэж байна. Баяртай байна. За энэ яврын хувьд одоо ингээ хоёр дахь бүстэй аригдж байгаа юм шүү дээ тийм ээ. За энэ
Далаанбаатар 2-ыг төмд хэртэй. Эцэг нэгтэй өрөө байгаамаа. За. Тэгээ онгон эзэн сугар цолмаах болон инх хамгаалах нартаа баярлалаа гэж хэлээ да. Он журалд болсон мөнх эрдэнэдүүдэд баярлалаа. За баярлалаа. Тэгээ төрлийн олон да. Энэ сайхан наадмын минь төвшүүлээ. Сайхан наадараа. За баярлалаа. За. За айргийн 4-ийн соёл, айргийн 5-д. За сайн байна уу? Үзэгч олонд өөрийгөө сайхан танилцуулах өрөөнийхөө удам мөчлийн талаар. За би Хөвсгөл аймгийн Жаргал цумын залуу яач Баасан жиг гэж юм байна. За миний энэ өрөө болохоор Монгол Улсын манлайгаа яач Ононгон Батболдын болдоо разрагны хэлөө. Төв аймгийн сэргэлэн. За энэ 10 настай манай өөрийн хүүхдэн сав надрал гээд. Энэ өндөр ганц зургийн нэр мартсан байсан уу? Тий. Тий. Ганц зэргийн нэр дээр мартсан. Өдөрнөөс яаж уралдаж байна? Энэ битүү өрөө сая асхтын бүст 6 гараараа тугнаасаа үргэж 8 л цүр байгаа. 8-д орсон гэсэн тэгжсэн. Тийм өрөө. За тэгээд олон наадмаас хайр хүртүүр болтгоо. Өнөөдрийн наадмаас хэдэн насны мөрт ирв? Өнөөдрийн наадмын дөрөөс ганц соёлтой л орж ирлээ. Тэгээд манай ахын ингээд нилээ хэдүүл яваа, нилээ дадуутай яваа. Нэг соёл өрөө 6 гар орчлаа манай. За баяр уу. Тэгээд өнөөдрийн наадмаас соёлоо яригдууллаа. Тэгээд нутгийн наадамч болонд бас сэтгэл баяр наадмын дэвшмэн дэвшүүлэхгүй юу? За нийт өндөр ангачуудаа баяр наадмын минь дэвшүүлээ. Сайхан зохион байгуул сайтай сайхан наадам хийж байна. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Тэгээд олон наадмаас хайр төрөх болтгоо. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд төсч чамаа. Дууссан. За энэхүү ханхын орд Улс аймгийн зөөмсөн ордон мордын уралдааныг за соёлын баринд орсон. За Түрүү магнаагаар Хөвсгөл аймгийн арбул усмын аймгийн ялдад байж Бацахны мэжт марлын уйж хурлуулсан Хөвсгөл аймгийн арбул усмын дэлгэр далайгийн хурдан хөрөөрэ Түрүү магнаад хурдлаа. За аман хүзүнд Улс аймгийн Өлгөн сумын аймгийн ялдад байж замын нэндийн хурдан бугаалт төрөөрэ. За айргийн 3-д чинь нөгөө хиний хэрүүр орсон. Нэм самбуугийн хэрүүрээ. За айргийн 4-д Хөвсгөл аймгийн Төв аймгийн Заамар сумын нэг Баянгурын уян дээрс марцсан Төв аймгийн Заамар сумын их баярын бим нэмийн хурдан ухааг хүрээр урдсан. За айргийн 5-д нь одоо Баян тэр хүрээр орсон. За энийг дуусчихсан.